За бүгдээрээ кактус арал дээр ирсэн байна. Өглөө бид тэр Лапасаас онгоцоор яваад тэгээд Уйнэ дээр ирсэн. Уйнэгээс Галчааны ороод тэгээд Галчаанаас бид тэр ингээ хаваасгээд одоо энэ чинь ирсэн байна. Ингээд нэг цаг явсан. Энд чинь бид өдрөө хоолоо идээд одоо энэ арал маань энэ чинь ирсэн байна кактус арал гээд. Тэгээд энэ бол хамгийн том агуу том кактусууд энэ чинь ингээд урд юм байна. Энэ арлууд нь кактусууд нь жоохон байдаг гинэ. Тэгээд даад нь бид нар хөдөөс хойш шишээ яваад энэ дээрээ зочдод хоногдсон. За Сан Педро де Кемез гэдэг газар. Тэгээд кактус ийм том кактус цагаан цэг гаргад юм байна ингээд. Цагаан цэгтэй танаад харж байгаа. Тэгээд энэ кактус дотор талд нь бодод юм. Дотор модоор нэмж хийдэг гинэ. Дотор мод нь энэ зүйлээр энэ ингээд хогисоо хийсэн байна. Хөнгөн юм байна, хөнгөн бод хөндөй ийм байт юм шиг кактус. За би одоо ингээд халтайгээд дэшээ бүгдээ. Би нөгөө нүрээ ингээд бооцсон хаа тэр энд амар хөвгийтэй байгаа учраас за болоочтой тодорхойлж нэмэр байдаг гинэ. Тийм учраас ачаараа ингээд нүрээ бооцсон. 3680 м өндөр юм байна. Талаад төвчөөс дэш. Энэ кактусууд яагаад энэ арал дээр ийм том giant cactus гэж хэлээд байгаа гэхээр энэ яг энэ давсан цөлнийхөө хол учраас хүн хүрхийн арга учраас их сайхан ургаж чадсан. Тэрнээс биш энэ олон жижиг арлуудад бол зөндөө олон кактусууд бас ургацсан байгаа юм байлээ. Тус ийм гой цагаан цэцэг гаргадаг юм байна. Тэгээ цагаан цэцэг томроод ирэхээр их гоё шүүслэг чиглэг амттай жимс болдог жимс иддэг. Манайх чинь 100 нас гэдэг үлээ. 100 нас хараа биш юм чи 1000 нас гэж хэлэх юм шүү. 1000 жил болсон кактус байж байдаг хэрэг байна. За кактус арал дээр нэг цаг асфальт хийлээ. Энэ ингээд тавсан талаа маань энэ чинь. Тэгээд ийм их тавсан учраас талаашаа харагдаад энийг арал гэж нэрлэдэг юм. Кактус арал. Инка хааси арал буюу кактус арал дээр тэгээд оройд нь гарчлаа. Нэг цагийн асфальт байт юм байна. Гоё асфальт байт. Зарим улсууд өөрийн өглөө нь хурж ирчгээд өдөр энэ далаагаа үзчихээд энэ дээр ирчгээд тэгээд буцаж уянаа дээр хонцоод тэгээд буцаад Лапас руугаа явдаг юм байна. Бид хоёрын хувьд бол юунаас гараад энийг үзчихээд эндээс хааш өргөжлүүлээд бид Чили рүү орно. Чили хэлээр Вашингтон яваад тэгээд Чилээс онгоцоор цаашаа явна. Аялаа өргөжлүүлээ. Яг агуу кактус ертөнц байна. Ийм агуу кактус зөвхөн энэ арал дээр ургадаг юм байна. Зөвхөн энэ арал дээр ургадаг юм. Кактус арлын орой дээрээс 360 градусын бичлэг хийдэг. За ингээд цаана алдартай Андын нуруунд гөрвөлжиж байгаа юм байна. Сайн чи ингээл Аргентин, Чили, Боливи, Перу, Эквадор, Колумб, Венесуэл гэд бүгдийг ингээд дамжаад явуулдаг. Ийм том сүрлэг Андын улс нуруу харагдаж байна. Амьдралдаа ийм гоё музей юм байна. Иргэн тойр ийм том агуу кактуснууд. Тэгээ ингээд иргэн тойр ингээд давсан далаа.
Энэ дундуур ингээд явах нь айгүй сонирхолтой. Тэр гоё.